За дөрөвт хуваагддаг тоог олгоно. За дөрөвт хуваагддаг тооны шинж тухайн тооны сүүлийн хоёр орн нь дөрөвт хуваагдчихвал тэр тоо бүхлээрээ дөрөвт хуваагддаг. За тэгэхээр эдгээр тоонуудын сүүлийн оронгуудыг авч үзье. Сүүлийн хоёр оронго 18-ыг 4-т хуваая, 4-ээр өглөө 4-4-16 ингээ 2 үлдэгдлэгч байна. За анкаар бүхлээр хуваагдсан гэсэн үг. За 34-ыг авъя. 34-ыг 4-т хуваалаа. За 4 8 32 хаслаа 2 үлдэгдлэгч. За одоо 30 гэдэг тоог 4-т хувааж үзье. 4 7 28 за 2 үлдэгдлэгч байна. За 62 гэдэг тоог 4-т хувааж үзье. 1-ээр өглөө 4 хаслаа 22 аваар өглөө 20 ингээ 2 үлдэгдлэгч. За тэгвэл одоо 56 гэдэг тоог хувааж үзье. 1-ээр өглөө. За тэгэхээр 4 хаслаа 16 4-ээр өглөө 4-4 16 ингээд үлдэгдэл орчих. За тийм учраас бидний хариулт D хариулт байна. 1356 гэдэг тоо маань 4-т хуваагдах нэ.